гал хүн төрлөختний хөгжил дэвшилийн эхлэл. Гэвч хяналтаас гарвал хамгийн аимшигт гамшиг. Ус амьдралын их болог. Гэвч догширвол хүний хүчийг үл хайхна. Энэ хоёр хүчний өмнө өдөр бүр тангараг өргөсөн хүмүүс бий. Тэд бол гал сөнөгчд, аврагчд, онцгой байдлын алба хаагчд. Энэхүү түүх бол зөвхөн нэг байгууллагын бус. Хагас 100 жилийн турш Баян хонгор нутгийн ард иргэдийн аминаас эд хөрөнгийг хамгаалан зогссон эрэлхэх хүмүүсийн бахархалт замнал юм. Онцгой үүргийн хагас 100 жил 1970-аад он Монгол улсад хот суурин газар өргөжин хөгжиж үйлдвэр аж ахуйн байгууллагууд олноор байгуулагдахын хэрээр галын аюулаас хамгаалах байгууллагыг бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байлаа. Иймээс бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөл Монгол ардын хувьсгалт намын төв хорооноос 1970-аад оны үед галын аюулаас хамгаалах газрыг өргөтгөх, аймгийн төвүүдэд гал төмөр унтраах ангуудыг шинээр байгуулахад ихээхэн анхаарч байсан бөгөөд бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 1975 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 464 дугаар тогтоолоор Баян хонгор аймгийн төвд гал команд байгуулах шийдвэр гарч 1976 оны 11 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Баян хонгор аймгийн гал командын алба хаагч нар 3 ээлжид зохион байгуулагдан 24-48 цагийн ээлж солилтын графикаар ажиллаж улс хоршоолол ард иргэдийн эд хөрөнгө амь насыг гал төмрийн аюулаас авран хамгаалах хариуцлагатай үүргээ нэр төртөг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй. Баян хонгор аймагт гал команд, гал төмөртэй тэмцэх алба, хилтэс, гамшигаас хамгаалах штаб, онцгой байдлын байгууллага, үүсч хөгжсөн түүхт 50 жилийн он гал халуун мэндийг Ахмад, дунд, залуу үеийн албан хаагчид, тэдний гэр бүл, онцгой байдлын албаны удирдлага, нийт бүрэлдэхүүн, нутгийн удирдлага, хамтрагч байгууллагуудаа өргөн дэвшүүлье. Тус хугацаанд үе үеийн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж хуулиар хүлээсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж 3000 гаруй удаагийн гал төмөр, гамшиг ослын дуудгаар үүрэг гүйцэтгэж 382 эрдэнэ түүний амь насыг авран хамгаалж төр аж ахуй нэгж иргэний 900 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан ажлын үзүүлэлттэйгээр түүхэн ойгоо угтаж байна. Баян хонгор аймагт гал төмөртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөн он цагийн хэлхээс нь 1976-аас 1990 онд Баян хонгор аймгийн нийгмийн аюулаас хамгаалах хэлтсийн цагтан сэргийлэх ангийн гал команд, аймгийн нийт хангамжийн баасын дэргэдэх галын грейд пост, 1991-ээс 1992 онд аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны харьяа гал төмөртэй тэмцэх алба, 1992-оос 2004 онд гал унтраах 16 дугаар анги, 2004-өөс 2005 онд гамшигаас хамгаалах штабын гал унтраах 16 дугаар анги, 2005-аас 2015 онд онцгой байдлын хилцээний аврах гал төмөр унтраах 16 дугаар анги, 2015 оноос аймгийн онцгой байдлын газрын гал төмөр унтраах аврах 16 дугаар анги нэртэйгээр ажиллаж байна. Бидний 1975 онд анх алсан өгч болоход цагтан сэргийлэх ангийн болсон хүчний дарга Мишиг гэж хүн бидний ажилд оруулж одоо үндсэн 2 сарын хугацаанд бид нэр Баян хонгор аймагт номын дэлгүүрээс хуучин сургаан байшинг буулгаад бид нар анх гал командын суурийг нефтийн газар дээр тавьж байсан юм аа. Тэгээ бид нар энэ анх ганцхан өгч болох хугацаанд бидний ээлжийн дарга ган төмөр гэдэг хүн бидний хүлээж ган төмөр командын дарга ахлууцлах замбаг гэдэг хүмүүс бидрийг угтаавч одоо 1976 оны 11 сарын 15-нд анхны байлдааны жуулт ажлыг эхлүүлж ирсэн. Бүгд найрамдах Монгол ард улсын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайтын 1976 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 538 дугаар тушаалаар Баян хонгор аймаг дахь нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн цагтан сэргийлэх ангийн гал командын анхны даргаар дислэгч Цэцэнбатын замбгийг томилсон байдаг. Улмаар Гэлэг дашийн Түмбаатар, Цамживын Батулга, Тогнямын ган төмөр нар мөн оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс Баян хонгор аймаг дахь нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн цагтан сэргийлэх ангийн гал командын анхны ээлжийн баг даргаар тус томилогдсон ирж
шинэ байгууллагын тулгын чулууг тавилжээ. За энэ албанд бол бас ордгийн нэг шалтгаан бол миний аав Гандмөр, Тогномын Гандмөр гэдэг. 1976 онд энэ ангийг байгуулахад тулгын чулууг тавилж ирсэн. Ахмад ажилтан. Тэгээд аавыгаа өвлөөд би 86 онд гал командад галс нөгчөөр ороод ажиллаад ингээд өнөөдрийн хэмжээнд одоо гавьяаныхаа амралтанд гарцсан. Ингээд сайхан байна. Тэгээд намайг одоо бидний үеийг залгаад миний төрсөн дүү бас энэ гал унтраахан дуудлага үйл явагчаар ажиллаж байгаа бас гавьяаныхаа амралтанд гарсан. Ер нь бол миний хувьд бол одоо манай үе удмын одоо дөрөвт үе нь одоо Баянгор аймгийн онцгой байдлын албанд одоо хоёр нь ажиллаж байгаа. Улмаар гал командын ажилтнууд байр конторонд огжуулах, галын техник спортоор хичээлэх замхаг барих, галын депогийн барилга барих зэргээр их бүтээн байгуулалтын он жилүүд өрнөсөн. Үүний үр дүнд албан хаагчдын ажиллах нөхцөл эрс сайжрахын зэрэгцээ байгууллага нь орон нутаг болон системийн хэмжээнд олон удаа шилдгээр шалгарч, олон албан хаагчид галын техник спортын төрлөөр улс аймгийн уралдаан тэмцээнд өндөр амжилтуудыг үзүүлсэн. За тус байгууллагад нийт би 28 жил тасардгүй ажилласан. За Баянгор аймгийн гал төмөртэй тэмцэх албанд ажиллаж байх хугацаанд галын техник спортоор хичээлж 6-7 удаа бүсийн тэмцээнд оролцож 4-5 удаа бүсийн тэмцээний авраг болж ингэж тамирч явлаа. Гал төмөртэй тэмцэх алба байгуулагдахаас эхэлж галс нөхцөөр орж ажилласан. Галс нөхцөөр ажиллах энэ хугацаанд анх 1977 оны эхний оролтон дээрээ бол ээлжийн дараа Гандмөр ахыхаа салаанд орж ажиллаж галс нөхцөөр ажиллаж байж байгаад ажлын үр бүтээл сайн ажиллаж исэн гэдэг тодорхойлолтоор бол Гандмөр ахлагчийн уламжил ажлыг одоо үргэлжлүүлэн хийх ээлжийн даргын ажлыг 1982 оноос эхэлж ажиллаж байгаад ажиллах энэ хугацаанд бол галын техник спортын бүсийн болон улсын аваргын тэмцээнүүдэд баг тамирчтай бэлтгэж оруулахаас гадна өөрийгөө бас бэлтгэн суралцуулж галын техник спортын тоглохын шатны төрлөөр улсын аварга 3 удаа хийсэн. За мөн олон улсын тэмцээнд улсын шгшээ багтцаж Баянгор аймгаас анх удаа галын техник спортын олон улсын тэмцээнд 3 удаа явж Польш, Унгар, Болгар улсуудад явж оролцож байсан. Оролцохдоо би бол Монгол улсынхаа дээд хэмжээний одоо тоглохын шатны төрөлд бас нэгдүгээр эзэлж тусгай байрын одоо шагнал хүртэж байсан. За тэгээ улмаар одоо тэрийг уламжилж Баянгор аймгийн гал командын спортын салааг хариуцж тусна салаа гаргаж одоо өөрийн биеэрээ бас давхар тасгалжуулагч хажуугаас олон хүүхдийг энэ галын техник спортынд одоо суралцуулж түүнээсээ олон мастер руу төрүүлсэн. За үүнээсээ бас галын техник спортын улсын аваргад бас хөрөл медаль хүртэж байсан манай шилдэг тэргүүний тамирчид одоо Гандмөрийн тэгшүүр за Загцүрэнгийн амар сайхан Бадрал за би өөрөө байсан ингээд улсын аваргаас хүртэл одоо олон медаль хүртэж байсан хөрөл медаль хүртэж байсан ийм төвхтэй. Мөн 1977 оны 1-р сарын 1-нд аймгийн Нев тангамжийн баазад галын грейд пост шинээр байгуулагдаж, дараагаар нь Ахмад Дамдин, ээлжин баг дараагаар ахлагч, амар жаргал, халтар, даваа доржнор томилогдсон байна. Нев тангамжийн бааз нь 1976 хүртэл аймгийн тээврийг удирдах газрын харьяа Нев тэлтэс гэж байсан бол 1976 онд тээврийг удирдах газраас салж аж ахуйн тооцоотой 13 хүний орон тоотоогоор Баянгор хотын баруун дүүрэгт байгуулагдсан юм. Би ч 1982 онд энэ гал унтрах 16 дугаар ингээд галс нөхцөр орсон. 82-оос оноос 90 он хүртэл галс нөхч 90 оноос жолоочоор ажиллаад 2004 онд өндөр насны ханд төрсөн. Анх одоо галс нөхцөр орж ажиллаж байхад анхныхаа дуудлагыг Орос өдрөө Баянгор аймгийн хүнсний үйлдвэр энэ гал дээр очиж ажиллаж байлаа. За намайг анх ажиллаж байхад 87 онд бол Баянгор аймгийн цагаан сэргийлэх ангийн гал команд нэртэйгээр тухайн байгууллага би одоо
усны жижүүрээр томилогдож анх орж исэн тэнд. Тухайн хийж байсан оператор маань энгийн болоод тийшээ цэргийн болж явж исэн. 1991 онд гал команд маань одоо гал төмөртэй тэмцэх алба болсон. Тэгээд тэндээс одоо бичиг хэргийн орон тоон дээр бас мөн ажиллаж байгаад 2002 онд бичиг хэргийнхээ ажлыг өгөж 2003 онд цэргийн тэтгэвртэй гарсан да. Гал төмөртэй тэмцэх алба. Галын аюулаас хамгаалах газрын талаар авах зарим арга хэмжээний тухай бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын 9-р тогтоолыг үндэслэн аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны цагдаагийн хэлтсийн харьяа галын аюулаас урьдчилан сэргийлэх албыг аймгийн гал төмөртэй тэмцэх алба болгож аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргаанд харьяалуулсан юм. Шинээр зохион байгуулагдсан гал төмөртэй тэмцэх алба нь төсөв санхүү өмч хөрөнгөө аймгийн цагдаагийн хэлтсээс салгаж тамга тэмдэгэ шинээр хийлгэн өрг тусгаарлжээ. 1990 оны ихээр улс оронд бий болсон нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөр аймгийн нийт хангамжийн бааз аж ахуйн тооцоонд орсны улмаас Гэрээт галын пост 1992 оны 1-р сарын 1-ээс татан буугдаж 13 албан хаагчийг машин техникийн хамт гал төмөртэй тэмцэх албанд шилжүүлсэн байна. Тухайн үед гал унтраах анги бол аймгийн нийгмийн аюулаас хамгаалах хэлтсийн харьяанд байсан. Тэгэд сургуулаа төгссөн яг цэрэг татагдаад байж явах үед одоо аймгийн цагдаа сэргийлэх ангийн дарга нь Ихцэя гэдэг одоо залуухан ахмад цолтой хүн байсан. Тэр хүн одоо намайг анх сонгож одоо энэ байгууллагад ороход одоо сонгож би тэгээд энэ гал унтрах 16 ангид галс нөхчөр орсоо. Ингээд ажлын гараагаа тэр байгууллагаас эхэлсэн. Баян-Хонгор аймгийн онцгой байдлын байгууллагад 91 оноос 2006 он хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд Баян-Хонгор аймгийн онцгой байдлын албыг бэхжүүлэх үед 2 үе шатанд ажиллаж байсан. Нэг нь гал төмөртэй тэмцэх алба цагдаагийн ерөнхий газрын бүрэлдэхүүнээс гарч гал төмөртэй тэмцэх алба гэж бие даажих үед нь анх ажиллаж байлаа. Цагдаагийн ерөнхий газраас бие даасан, хүн хүч нэмэгдсэн, санхүү аж ахуйн хувьд нэлээд хүнд. За дээр нь төсөв санхүүжилтийг орон нутгаас шийддэг байсан. Орон нутгаас анги албаныхаа хүчин чадлыг сайжруулах санхүүжилтээ авах гэх мэтлийн ажлыг хийхэд нэлээд бэрхшээл учирч байсан. Аймгийн гал төмөртэй тэмцэх албаны дарга Баясгаланбаатар аймгийн төв өргөжин дэлж хүн амын суурьшил болон барилга байгууламж нэмэгдсэний улмаас гал төмрийн гаралт хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа зэрэг нөхцөл байдлыг аймгийн удирдлагуудад ойлгуулж чадсанаар аймгийн гал төмөртэй тэмцэх албаны орон тоо машин техникийг нэмэгдүүлэн 2-р зэрэглэлийн гал унтраах анги болгосон. Улмаар гал төмөртэй тэмцэх газрын даргын 1992 оны 2-р сарын 20-ны Б22 тушаалаар тус байгууллагын 3-р зэргийн гал төмөртэй тэмцэх алба болгосон байдаг. Тухайлбал бид нар халаалтаа геолог хайгуулын Баян-Хонгор аймгийн геолог хайгуулын газраас авдаг байсан. Тэгтэл маань тэр газар маань үйл ажиллагаа явуулах зогсоод манайх нэг өвөл одоо нэг өрөөндөө шахалтаж хөлдөө байранд үйлжиж галын машинуудаа байн гасаалтаа нэлээд хүн нөхцөлт байдаг байсан. Дараажилаас нь бид нар өөрсдийн хүчээр халаалтын бие даас уурын зугтаа болж халаалтын асуудлыг шийдэж байлаа. За миний хувьд бол 1990 онд цэргээ салгаж ирээд 91 онд гал төмөртэй тэмцэх албаны даргын тушаалаар галс нөхцөр томилогдчихснээс хойш энэ албанд одоо галс нөхцөөс газрын дарга хүртэл дэд ахлагчаас хурандаа хүртэх нийт 30 жил ажилласан байдаг. Энэ хугацаанд манай онцгой байдлын газрын гал төмөр унтраах аврах 16-р анги энэ Баян-Хонгор аймгийнхаа иргэдийн эд хөрөнгө амь насыг авран хамгаалах урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд бүтээн байгуулалтууд нэлээд ажлуудыг хийж бүтээсэн байдаг юм аа. Энэ он жилүүдэд гал унтраах ангийн барилга өөрийн бие даасан халаалтын зугтаа болж хамт олонны хүчээр албаа аж ахуй санхүүгийн хувьд бэхжүүлэх төрөл бүрийн ажлыг зохион байгуулж улс аймгийн төсөв хүндрэлтэй улсын төсвөр шийдвэрлэх боломжгүй гал унтраах ангийн барилгыг өөрсдийн хүчээр 2 давхар болгож ажлын байрны нөхцөлийг сайжруулан 5 тухтай байдлыг нэмэгдүүлснээс гадна
өөрийн цааны газар тогоочтой болж албан хаагч Тан 24 цагаар жижигхэн үүрэг гүйцэтгэж байх үед нь өдөрт 2 удаа хоолдог болсон. Тухайн үеийн эдийн засгийн хүндрэлтэй үед албан хаагчдыг ажлаа сайн гүйцэтгэх нэг нөхцөлийг хангаж байлаа. Гал унтраах техник олон төрлийн спортын амжилтууд гэх юм бол энэ гал унтраах ангийн одоо баг тамирчдаас 4 дэлхийн аврагт олон улсын хэмжээний мастер Лав Сүрэн, Баатар, Батулга нар оролцсон байдаг. Энэ дэлхийн аврагт оролцсон анхны 2016 онд Туркийн Измир туссан Монгол улсын анхны дэлхийн аврагын хүрэл медалийг Батулга маань авсан. Монгол улсын дээд амжилтыг манай баг тамирчид 2015 онд тогтоож өнөөдөр өдөө бол энэ эвдэгдээгөө явж байгаа нэг бахархалтай үйл ажиллагаа амжилт байдаг. Тухайлбал энэ Сата 100 метрийн төрөлд Монгол улсын дээд амжилтыг 15 онд багийн дунд амжилт 1700-ны 18 секундын амжилтаар товтлогооны шатны төрөлд багийн дээд амжилтыг 1500-ны 13 гэсэн амжилтуудаар Монгол улсын дээд амжилтыг тогтоож өнөөдөр 13 жилийн амжилт эвдэгдээгөө өнгө явж байгаа. Бас энэ гал унтраах ангийн томоохон гавь юм аа. За мөн цаашлаад түүхт ойгуудаараа энэ хамт олон өөрсдийн хүчээр ажлууд хийж уламжилсан байдаг. Үүний нэг нь 2001 онд манай онцгой байдлын тухайн үеийн гал төмөрлөлийн тэмцэх албаны албан хаагчид хандив цуглуулан өөрсдөө энэ ажлын байрныхаа 2 давхрыг барьж дээр гал төмөрлөлийн тухайн үеийн гал төмөрлөлийн тэмцэх албаны офицер удирдлагууд дээр ажиллах нөхцөл болцоог хийж улсынхаа төсөв төрөлд эдийн засгт хүн цаг үед томоохон ажлыг хийсэн байдаг. За 2016 онд түүх 40 жилийнхээ ойгоор спорт залыг өөрсдөө улсын төсөв болон орон нутгийн ямар ч санхүүгийн дэмжлэггүйгээр спорт залыг барьж байгуулан улсын хэмжээнд одоо үндсэндээ өөрийн хүч хөдөлмөрөөр байсан заалтай төрийн байгууллага манай гал унтраах анги болсон. За би 1994 онд гал төмөртэй тэмцэх байгууллагт орж ажиллаад энэ хугацаанд гал сөнөгчөөр анх ажиллаад 2007 онд онцгой байдлын алба болсноос улсын хэмжээнд онцгой байдлын аврах бүлэгтэй болж аврах бүлгийн анхны эмчээр нь суралцж 2007 оноос 13 он хүртэл аврах бүлгийн эмч анхны тусламж үзүүлэгч зааварлагчийн ажил хийж байгаад аврагч жолоочоор тэтгэвртэй гарсан. Ингээд бидний үе цуг ажиллаж исэн нэг үеийн улсууд бид хамт сууж байна. Одоо манай нягтлан нямдэрж байна. Манай аврагч гал сөнөгч Хүчбаатар, аврагч жолооч Цэрэн Эдмэд, манай нөөцийн Бачлуу ах байна. Манай онцгой байдал болоод одоо анхны тогооч авж исэн манай тогооч насаараа хийж байгаад одоо тэтгэвртэй гарсан хүн байна. Ингээд биднээс нэг үед ингээд онцгой байдлын албанд ажиллаж байлаа. Бид ингээд Баянгор аймгийнхаа ард иргэдийнхээ амнаас эд өрөнгийг авран хамгаалах үйлстэй ажиллаж явдахдаа биш их бахархаж явдаг. Тэгээд энэ жил маань гал унтраах 16 дугаар ангийн маань тохиож байгаа. Тэгээд айн баярыг ахмадууд болон тэдний ар гэрийнхэн үе үеийн ажилчдаа баярын мэндийг хүргье. Дүүнчлэн ажлын 5 өдөртэй болсонтой холбогдуулан жижүүрийн үргийг 4 ээжээр гүйцэтгэж эхэлсэн тухайн үеийн анхдагч болж байсан ба Баян хонгорын гал унтраах 16 дугаар ангийнхан 4 ээжээр ажиллаж алба хаагчдын амралт чөлөө цагийг нэмэгдүүлсэн хувийн амьдралд цаг заман гарах болцоог хангаж өгсөн чухал арга хэмжээ болсон юм. Жинхүү Баян хонгорын гал төмөртэй тэмцэх алба 16 дугаар анги байгууллагын хувьд бэхжиж ажлын нөхцөл сайжран төр иргэдийн өмнө хүлээсэн ямар ч үүргийг нүүр бардам гүйцэтгэж чадах чадвартай хамт олныг өрдүүлсэн байна. Би бол одоо 1990 оноос ногч. Баянгор аймгийн гал төмөртэй тэмцэх гад эхэлцгэж байхад би 2003 онд анх ажилд орж ирсэн. Шинээр хүмүүс шалгаруулж авах гэж байгаа гэсэн зар сонсоод ирж уралдаанд шалгаруулалтанд ороод 10-аад хүүхнүүдээс шалгалт авч анх 2 эмэгтэй авч байсан. Нэг нь би надтай хамт 2003 онд Амар Баясгалан, Баатар, Мөнх Баяр, Ариун болд бид 5 шалгарч тухайн 16 дугаар ангид дуудлага хүлээ авагч, галс нөөгч, галын автомашины жолооч гэсэн албан тушаалуудад
томилогдсон анх орж исэн. Баянхонгор аймгийн онцгой байдлын газрын 127 дугаар салбар. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1965 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 244 дугаар тогтоолоор өргөн хэрэглээний барааны улсын байнгын нөөц байгуулах тухай үүргийг тухайн үеийн худалдаа бэлтгэлийн яам болон гадаад худалдааны яамд үүрэг болгосноор улсын материалын нөөцийг хоримтлуулах эрх зүйн үндэс бий болж орчин цагийн улсын нөөцийн байгууллагын түүхэн замнал эхэлсэн байна. Монгол Ардын хувьсгалт намын төв хороо бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1969 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хамтарсан тогтоолоор Баянхонгор аймагт өрөл тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Баянхонгор аймаг дахь Адгийн цагаан нуурын тэжээлийн үйлдвэр нэртэйгээр улсын нөөцийн салбар анх байгуулагдаж байсан түүхтэй. За манай байгууллага бол хөдөө аж ахуйн яамны харьяа гурил тэжээлийн үйлдвэрийн аюулаас хамгаалах фонд гэж байж байгаад 1991 оноос улсын нөөц гэж байгуулагдсан. Тэгээд 96 оны 11 сарын 4-нд улсын нөөцийн газар гэж байгуулагдаад анх одоо дарга нь бол Монгол улсын гавь ятагар номч өөл гэж анх байгуулагдчихсан. Тэгээд 2004 онд улсын нөөцийн газар, иргэний хамгаалтын ерөнхий газар, гал төмөр тэмцэх газар 3 нийлээд гамшигаас хамгаалах ерөнхий газар гэж бий болсон. Үүнээс хойш аюулаас хамгаалах фонд гэж байлаад улсын нөөцийн газар буюу улсын нөөц хүмүүлгийн тусламжийн газар гэж байгуулагдаад одоо хүртэл ажиллаж байна. Улмаар хөдөө аж ахуйн яамны сайтын 1982 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 403 тоо тушаалаар Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын төв болон өргөжиж баруун таван аймгийн дундах өвс тэжээлийн фонд болсон байна. Түүнээс хойш нэр нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж 2017 оноос хойш Баянхонгор аймгийн онцгой байдлын газрын 127 дугаар салбар нэртэйгээр ажиллаж байна. Дэлхийн дулаарл, уур амьсгалын өөрчлөлт, экологийн дөрөөтөл, үйлдвэржилт, хүн амын нэгтрал-аас улбаатай байгаль цагуурын гаралтай аюул төзөгдөл осол гамшигын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ хэрээрээ онцгой байдлын байгууллагын чиг үүрэг өргөжиж хүн ам, байгаль орчин, нал амтан, хүрээлэн буу одоо орчныг хамгаалах үндсэн чиг үүргүүдэд гүйцэтгэхэд олон талд үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага гарч байгаа. За миний бие 1993 онд Баянхонгор аймгийн гал төмөртэй тэмцэх албанд анх гал сүнсчээр эхэлж ажилд орсон. Намайг ороход бол одоо техник тоног төхөөрөмжийн тусгай зориултын албаны 2 автомашин, туслах албаны 1 машинтайгаар үүрэг гүйцэтгэдэг байсан. Ингээ миний бие 9 жил гал сүнсчээр ажиллаад 2002 онд одоо Загдагийн академийн галын танхимд галын ажилд эрх зүйч мэргэжлээ суралцсан. Энэ хугацаанд 2004 онд манай албан маань гал төмөртэй тэмцэх газар, улсын нөөцийн газар, иргэний хамгаалтын газар гэсэн 3 газрыг нэгтгээд гамшигаас хамгаалах штаб нэртэйгээр байгуулагдсан байна. Гамшигаас хамгаалах штаб. Гамшигаас хамгаалах ерөнхий газрын даргын 2004 оны 4-р сарын 13-ны өдрийн 98 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн гал төмөртэй тэмцэх албаны албан хаагчдыг цэргийн албанаас бэлтгэлээр халж ажлаас чөлөөж мөн даргын 99-р тушаалаар Баянхонгор аймгийн гамшигаас хамгаалах штабын бүтэц орондоо бүрэлдэхүүнийг томилсноор шинэ цагийн онцгой байдлын албаны түүхэн замнал эхэлсэн байна.
миний би ангадагчийн нэг болж гамшихаас магадгүй штабын орлогч бөгөөд төлөвт бэлэн байдал хариуцсан мэрэгчлэнээр томжигдсон ажилласан юм аа. За энэ бол зөвхөн нэг албан тушаалын эхлэл бос гамшигаас хамгаалах тогтолцооны толгын 3 чулууг аймагтаа анхлан тавьцаж үнд суурийг нь бий болгосон бахархалт мөч байлаа. Тэрээс хойш штабын дарга орлогч офицерууд болон нийт бие бүрэлдэхүүн маань орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах болцгүй гамшиг эрсдлээс урьдчилан сэргийлэх авран хамгаалах үйлсэд өөрийн хүч чадал сэтгэл зүрхэн зориулж ирсэн юм аа. Аймгийн онцгой байдлын хэлтэс. Улсын их хурлын 2005 оны 1-р сарын 18-ны өдрийн хуралдаанаар гамшигаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, засгийн газрын 2005 оны 3-р сарын 9-ны өдрийн хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 48-р тогтоолоор гамшигаас хамгаалах ерөнхий газрын нэрийг онцгой байдлын ерөнхий газар болгон өөрчилж, аймаг нийслэл дүүргийн гамшигаас хамгаалах штабыг онцгой байдлын хэлтэс хэмээн нэрлэхээр шийдвэрлсэн байна. $2006 онд одоо дэслэг цолтой төгсөөд ирэхэд Баянгор аймгийн онцгой байдлын хэлтснэстэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Одоо тэгээ миний орж исэн үеийг харьцуулах юм бол өнөөгийн манай онцгой байдлын алам маань бол одоо техник хөрөнгөөр бол бүрэн сайхан хангагдсан. Одоо алуу агчдын ажлын амьдрах орчин бол бас дээшилсэн. Сайхан алба болсон байна. Улмаар онцгой байдлын ерөнхий газрын даргын 2006 оны 3-р сарын 31-ний өдрийн 134-р тушаалаар Баян хонгор аймгийн онцгой байдлын хэлтсийн бүтэц оронтой бие бүрэлдэхүүнийг шинжилэн томилсон. Монгол улсын ерөнхийлөгчийн 2005 оны 4-р сарын 4-ний өдрийн сол олох журам батлах тухай 51-р зарилгын дагуу 2005 оны 4-р сарын 20-нд аймгийн Багнат Булбайд онцгой байдлын хэлтсийн 48 албан хаагч онцгой байдлын асуудал хэлсэн байгууллагын бүрийн тусгай ажилтны тангарыг хамтдаа өргөссөн байна. Шиг үүрэг нэмэгдснээрээ байгууллагын бүтэц тогтолцоо оронтоо нэмэгдэж салбар цэгүүд бүлгүүд нэмэгдсэн. За Баян хонгор аймгийн тухайд бол онцлог, өргөн удам, газар нутагта, олон сумтай, таруу байрсан. Иймээс бол одоо цэг салбар бүлгүүд бол иргэдэд үйлчлэх хүрээгээ ойртуулахын тулд бол бас өргөжж тэлэх хэрэгцээ шаардлагууд үүссэн. Энэ хэрээрээ бас Баян хонгорын онцгой байдлын газар бол нэлээдгүй өргөн цар хүрээнд ажилладаг. Цаашдаа ч гэсэн бас иргэддээ шуурхаа үйлчилж аюул гамшигаас түргэн аврах хэрэгцээ шаардлагын хүрээнд байгууллагын одоо бүтэц юмыг нэмэгдүүлж, сумдад бас салбар бүлгүүд бас нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагууд гарч ирж байгаа. 2008 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2008 оны 9-р сарын 3-ны өдрийн 129-р тогтоолоор Монгол улсын баатар Норбелийн Жамбагийн нэрэмжит болгож түүний алдар гавьяаг мөн хөлөх нэр хүндийг өндөр дөрвөж явах эрхэм хүндтэй үүргийг хүлээлгэсэн. 2008 онд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн тогтоолоор одоо манай онцгой байдлын хэлтэс Галантрах ангийг Монгол улсын баатар Норбелийн Жамбагийн нэрэмжит болгосон. За энэ бол маш нэрмэттэй хариуцлагатай иргэдийн хурлаас энэ Монгол улсын баатар Норбелийн Жамбагийн байгуулсан гавьяа зүтгэлийг бас үргэлжлүүлэн авч явах байгууллага бол онцгой байдлын хэлтсийн Галантрах 14 дугаар анги Хямаа гэж үнэлж энэ хэлтсийг Монгол улсын баатар Норбелийн Жамбагийн нэрэмжит болгосон ийм төвхтэй. Монгол улсын баатар Норбелийн Жамбагийн нэрэмжит Баян хонгор аймгийн онцгой байдлын газар. Монгол улсын засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 80 дугаар тогтоол.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны Б326 дугаар тушаалаар тус хилцсийг онцгой байдлын газар болгон бүтэц орон тоог шинжилэн баталсан юм а. Газар болох үед бол албаны үндсэн чиглэлэг бол өргөцсөн зөвхөн одоо гал төмөртэй тэмцэх биш. За гамшиг, аюул төзөгдөл, байгалийн болон техникийн холбогдлолтой осол аваар бүх одоо аюулууд дээр аврагч галс нөхчд бол үүрэг гүйцэтгэх чиг үүрэг нь бол өргөцсөн. Мөн улсын нөөцийн салбар цэгүүдтэй болсноор улсын нөөцийн хүмүүнлэгийн тусламжийг ард иргэдэд шуурхаа хүргэх, зохион байгуулах, хадгалах, шилжүүлэн байршуулах ажлуудыг мөн хариуцаж зохион байгуулах чиг үүргүүд нэмэгдсэн юм а. Онцгой байдлын газрын даргаар Хурандаа, Мөнхбаатар 2006-аас 2018 онуудад, Хурандаа, Алтан баг нь 2018-аас 2020 онуудад, Хурандаа, Алтан гэр 2020-аас 2024 онуудад ажиллаж байсан бол Хурандаа, Батэрдэн 2024 оноос одоо хүртэл ажиллаж байна. За 20 онд онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Говь хангай Хосон нутаг Баянгар аймгийн онцгой байдлын газрын даргаар томилогдсон ирсэн. Томилогдсон ирэхэд дэлхийн нийтийг хамарсан цар тахлын аюулт бас нөлөө өвчин байсан. Тэгэхээр Баянгар аймгийн ард иргэдийн амгалан тайван амьдралын төлөө манай цэргүүд маань бас хоёргүй сэтгэлээр халдварыг дархаахгүй ард иргэдийн төлөө маш амжилттай ажиллаж, за өнөөдөр ээлжтэй хонжээсэнд маргааш одоо постн дээрээ ингээд нойр хоолгүйгээр ингээд бид бүгд хоёргүй сэтгэлээр тэмцэн ажилласан. Мөн Монгол Улсын засгийн газрын тогтоолоор Баянгар аймгийн онцгой байдлын газрыг маань бас өргөжин төлөвлөж говийн сумдуудаа тухайлбал Баян говь, Баян цагаан сумдуудаа аврах бүлгүүд байгуулж, Бууд цагаан сумдаа гал унтраах аврах анги, Жаргалант сумдаа аврах салбаруудыг байгуулж байсан. За бид бүгд бас аль багштайхан амьдрах орчин, нийгмийн асуудлыг сайжруулж өөрсдөө бас хэдийгээр дэлхийн нийцийг хамарсан цар тахалтай байсан ч гэсэн засвар үйлчилгээ болон бусад ажлуудыг ингээд гар нийлэн сайхан хоёргүй сэтгэлээр хийж байсан. Мөн говийн чон олон улсын дадлаг сургуулийг 22 онд амжилттай зохион байгуулж бас онцгой байдлын ерөнхий газраас бас хаашаагч байлаа. Мөн 23 онд ажил үйлсээрээ Монгол Улсын хэмжээнд Баянгар аймгийн онцгой байдлын газар маань ажил үйлсээрээ тэргүүлж улсын тэргүүний газар болсон амжилтаар бас дүүрэн байсан. Цаашдаа ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, мөн одоо эрен хайх аврах ажиллагааны бэлэн байдлыг хангах чиглэлээр ижүүрэн шинчилсэн галын депог одоо бариулахаар 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн барилгын ажил эд одоо өрнөж байна. Энэхүү барилга нь 2027 онд ашиглалтанд орсноор багаж техник хэрэгсэл, зориултын найдвартай байрлахаас гадна албан хаагчид мөн одоо ажиллах нөхцөл сайжирна. За энэхүү барилганд бас дээрээ орон сууцтай, за томилогдсон ирсэн, шинээр ирсэн офицерууд, албан хаагчдыг бид нэр эхний одоо ээлжинд нийгмийн баталгаа хангах үүднээс 3 жилийн хугацаатай гэрээгээр бас албаны байраар хангах ийм нөхцөл болцоо бүрдэж байгаа. Энэ нь бол одоо бидний боловсон хүчний шинжилт хийх, мэрэгжлийн боловсон хүчнээр хангагдах, үүнийгээ дагаад одоо албаны чадвар одоо нэмэгдэх ийм одоо дэмжлэгнүүдийг засгийн газар, улсын онцгой комисс, онцгой байдлын ерөнхий газараас одоо явуулж байгаад бас талархалтай байгаа. Энэ нь бол одоо бидний үйл ажиллагаанд чухал одоо хувь нэмэр болох юм а. Мөн орон нутгийн одоо гамшигын эрсдлийг бууруулах, орон нутгийн зөвлөл, иргэдийн төлөөлөгчдийн хурлаас техник тоног төхөөрөмж шинжилгэхэд өндөр хүчин чадалтай усны ноцоос зэрэг одоо тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж чадварыг нэмэгдүүлж байна. Мөн аймгийн онцгой комиссоос шуурхаа одоо ажиллагаа зохион байгуулахад мөн дэмжлэг үзүүлж ажилладаг. Өдгөө Баян хонгор аймгийн онцгой байдлын газар нь гал төмөр унтраах, аврах 16 дугаар анги, 72 дугаар анги, эрен хайх, аврах салбар бүлгүүдтэй, мэрэгсэн хүний нөөцтэй, орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй байнгын бэлэн байдалд ажиллах чадвартай болтлон өргөжин хөгжиж, гал төмөр, гамшиг осол, аюул үзэгдлээс эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, төр эргэний өмнө өргөссөн дангараг хүлээсэн үргээ нэр төртэй биелүүлж, Баян хонгор аймагт гал төмөртэй тэмцэх байгуулагдсны түүхт 50 жилийн ойтойгоо золгож байна. Өрлөсөн насах гал нэг хэцүү, уйрлын шугах ус нэг хэцүү хэмээн гал усны аюулыг эртнээс анхааруулсаар ирсэн билээ.
хэлж ирдэггүй хийсч ирдэг аюул гамшигын эсрэг амбиен үл хайрлан тэмцэх ариун тангарахтай баатарлаг ирсэн алдар гавья он жил өнгөрөвч улам зузааран хойч үеийн түүх болон үлдсээр байна. Гал сөнөгчийн хатан зэрэг гамшиг сэрсэн мөнхийн хориг эгэл аврагчийн халуун зүрхэнд их орон минь бүтнээрээ багтдаг юм. Баян хонгор аймгийн онцгой албаны алдар гавья Мандан бадрах болдог байна.